Vega City тодоостод гэрэлтэн. Сайн бацгаана уу? Намайг Оюунтлаа гэдэг. Би NCD группийн борлуулалтын менежер байна. Өнөөдөр та бүхэндээ би Vega City төслийн ерөнхий төлөвлөлтийн талаарх мэдээллийг хүргэх болно. Vega City төслийн байршил нь Хаан улс дүүргийн 15 дугаар хороо орчлон олон улсын дунд сургуулийн баруун талд байрладаг байгаа. За байршлын ерөнхий онцлог нь өөрөө сургуулийн бүс буюу ойр орчимд нь хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон байршдагаараа онцлог төсөл юм а. За төслийн ерөнхий төлөвлөлтийн хувьд бол төсөл нь өөрөө 6 га газар дээр 13 блок төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хотхныхон 6 га талбайн 3 га буюу 30 мянган метр квадрат талбайг ногоон байгууламж, 4 ширхэг нас насны ангиллын хүүхдийн тоглоомын талбай, голын хэсэгтээ хиймэл нуур, 70% нь нийтийн эзэмшлийн талбайг мөн шийдэж өгснөөр онцлог байгаа. За хотхны мөн орц гарцны хувьд та бүхэндээ би танилцуулъя. Хотхны орц гарцны хувьд бол хотхныг тойрсон 3 зам байгаа бөгөөд урт талаар нь төв зам, баруун талаар нь хоошоогоо солонгослч рүүгээ гарсан нэг зам, зүүн хэсгээр нь хоошоо худалдаа аж үйлдвэрийн танхим руугаа гарсан нийтдээ 3 зам руу 5 гарцтай, баруун тал руугаа 2 ширхэг гарц, урагшааныг зүүн тал руугаа 2 гэд нийтдээ 5 гарцныхаа төв гарцан дээр нь бид явган хүн болон автомашины дугаар таних системтэй чипээр нэвтрүүлдэг. Энэ харуул хамгаалтыг нь бол маш өндөр түвшинд шийдэж өгсөн байгаа. За бид мөн бусад төслийнхоо нэгэн адилаар хотхны худалдаа үйлчлэгийг мөн оршин суугчдаа зориулж шийдсэний дээр худалдаа үйлчлэгээ нь хотхон дотроо биш хотхныхоо баруун уртлын хэсэгт нь нэгдсэн байдлаар бид нар төвлөрүүлэн шийдсэн байгаа. За эндээс та бүхэн оршин суугчд маань тусдаа өөрсдийн гэсэн орц гарцаар дамжиж ороод өөртөө хэрэгцээтэй бүхэл худалдаа үйлчлэгийг авах бүрэн боломж бүрдэх байгаа. За Vega City хотхны барилгууд нь хүрээлсэн буюу дугаар төлөвлөлттэй бөгөөд хотхныхоо захаар дандаа тойрч бие биенээсээ маш хол зайтай нэгнийхээ гарцыг ерөөсө халахлах нар салхины маш зөв урсгалыг тооцоолон байрласнараа онцлог байгаа. За ерөнхийдөө бол манай барилгууд манай босод төслүүд ч гэсэндээ ерөөсөө игнэсэн барилгууд биш дандаа дугаар төлөвлөлттэй буюу дугаар төлөвлөлт нь өөрөө төлөвлөлтийн нэг тансаг төрөл болж ирдэг. Тийм учраас хотхны оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай нь докторчлогын хэсэгт илүү хангалттай хүрэлцгүйц байдлаар төлөвлөгдөх ийм бүрэн боломжийг олгодог байгаа. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хүүхдэд ээлтэй хотхон Vega City хотхны загварын байраар зочлон ирэхийг урьж байна.